Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Жил бүрийн 9-р сарын 3 дахь 7 хоногт үндэсний Номын баярын өдрүүд үргэлжилдэг байгаа. Энэ удаад бид Номын баярынхаа арга хэмжээнд Номын баярын тухай сайхан ярилцлагыг хүргэхээр бэлдсэн байна. За 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар зарилгаар Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Номын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зарлиг гарсан байдаг. За ингээд Номын баярыг энэ жил бол улсын хэмжээнд өдөр бүр Номын баяр мөн өдөр бүр уншия гэсэн юм сайхан урайнд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байгаа. За энэ жил 9-р сарын 17-ноос 10 сарын 17-ны хүртэл 1 сарын хугацаанд бүх нийтийг соён гэрүүлэх, бүх нийтийг ном унших энд уриалах, номыг түүгээр дэлгэрүүлэх, зохиолч уншигчдыг сурталчлах, алдаршуулах юм зорилгын дор Номын баяр маань тэмдэглэн өнгөрүүлж байна. За ингээд энэ удаагийнхаа ярилцлагын зочноор ямар хүмүүс ирснийг та бүхэндээ танилцуулъя. За миний баруун гар талд Сүхбаатарын аймгийн лаборатори 1-р сургуулийн Монгол хэл уран зохиолын багш, магистр Болор Амгалан багш маань сууж байна. За миний баруун гар талд бол Сүхбаатарын аймгийн мэрэгжлийн хяналтын газрын хүнсний технологийн хэлтсийн дарга байгаа. За үлцгийн мөнгөгч маань оролцож байна. За баруун гар талд байгаа сурагч маань ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Нандин цэцэг маань оролцож байна. За ингээд миний зүүн гар талд байгаа хөрхөнхүү бол ерөнхий боловсролын 1-р сургуулийн 8А ангийн сурагч Даваа Сугар маань байна. Ингээд та бүхэндээ бидэд Номын баярын талаар мөн уншигч хүүхэд залуучууд иргэддээ Номын баярын тухай сайхан сонирхолтой яриаг өрнүүлнэ гэдэг итгэж байна. Ингээд оролцогчдод өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За ингээд хамгийн ихний асуултыг мэдээж би хэл уран зохиолын багшаас асууя гэж бодож байна. За Номын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ер нь бол ном уншихын ач холбогдлыг та юу гэж ойлгодог вэ? Манай үзэгчдэд ерөнхий байдлаар тайлбарлаж өгөөч гэж асууж байна. За манай нэрд хэлвчгийн эрдэмтэн Цэндийн Дамжлагын хэлснээр ном унших нь тэнгэр мэт агуу, дэлхийн мэт өргөн, далайн мэт гүн гэж бичсэн байдаг. За тийм болохоор ном заруулах хүний бүтээл сэтгэлгээ, логик сэтгэлгээ, за ярих чадвар, үгийн баялаг нэмэгдэх, за гоо зүй мэдрэмжтэй болох, за мөн номоор дамжуулан эх орон, ижи аав, газар нутаг, за тэгээ өөрөөр бахархах юм үзэл төлөвшүүлдэг. За тийм учраас бол хүмүүс номыг шинтэж уншдаг байхаа гэж бодож байна. Ач холбогдлынхын талаар манай хүүхдүүдэд та нэг ялангуяа багш хүний үүднээс бол тодорхойлж өгөөч. За ном өснөр бол хүүхдүүдэд зохион бичих чадварт суралцсан. За үгийн баялагын нэмэгдэж нийгмийн ухааны хичээлээр ярих чадвар нь бол төлөвшнө. За улмаар ярих чадвар суснаар бол амьдралд илтгэх ямар нэгэн хурал янз бүрийн уулзалт дээр л өөрийгөө илэрхийлэх чадвартай болно. За үгийн гоо сайхныг мэдрэх мэдрэмж илүү хөгжинэ гэж үзэж байна. За ач холбогдлын хувьд бол мэдээж өргөн тийм ээ маш их ач холбогдолтой гэдгийг бол хүн болгон мэддэг тийм ээ. Тэгэхээр ном унших нь бол хүн болгонд хэрэгтэй зүйлээ гэдэг нь ойлгомжтой. За багштай баярлалаа. Ингээд үлцгийн мөнгөгчөөсөө асуулт асууя. Таны хувьд бол төрийн албан агч хүн. Тэгээд чөлөө цагаараа маш их ном уншдаг. Тэгээ ер нь бол номын сангаас зохион байгуулдаг олон төрлийн арга хэмжээнд их оролцдог. Учираас би танаас ном их уншдаг. Учираас их асууж байна. Тэгэхээр танд ер нь ном уншихад яг ямар мэдрэмж төрүүлдэг юм бэ? За баярлалаа. Нийт уншигчдаа номын өдрийн мэндийг хүргэе. Тэгээд ер нь нөгөө чөлөөт цагаараа гэхээс илүүтэйгээр цаг гаргаж ном уншдаг байгаа. Юу гэдгийг ямар ч байсан өөрийгөө хөгжүүлэх тий. За бусдад бас нэг хэрэг болох үс ном уншаад үр хүүхдүүдтэй ч гэсэн өвлөгтгөр юм хэмжээний мэдээлэл болоод авчих юмсан гэдэг ийм байдлаар номыг бол сонирхож уншдаг байж байгаа.
Тэгээд ном уншихаар ерөөсөө тайвшрал дотоод гоо сайхны одоо мэдрэмжийг мэдэрдэг юм болов уу гэж би өөрөө боддتي. Одоо юу гэдгийг нэг зарим үед ингэ сэтгэл тавгүй үед таардаг штэ тий. Тэр үед ингээд ном уншчихгод айгүй гоё тийм тайвшрал төрөөд тий. Бусдыг одоо эрээ бусдад би гомдож исэн бол бусдыг өөрчлөх сэтгэл төрж ийм гоё дотоод гоо сайхан ертөнцөө одоо ингэ мэдрэх юм мэдрэмжийг айгүй сайхан авдаг. Тэгээд дотоод гоо сайхнаа мэдрэх тусам номыг одоо унших тусам юу гэдэг одоо бусдад одоо энийгээ бас мэдрүүлэх юмсан гэдэг ийм одоо зүйлийг бол айгүй их ингэ боддог. Тэгээд тийм учраас би тэмдэглэл хөтэлдэг. Тэгээд одоо тэмдэглэлээр маань дамжуулаад энэ номыг одоо уншиж амжаагүй хүмүүс маань бас тодорхой хэмжээний ойлголт аваад тэгээд тэр номыг унших юмсан гэсэн сэтэл төрөөсэй гэдэг байдлаар бас хандаж тэмдэглэл хөтлөхийг одоо хүсдэг байж байгаа. Тэгээд энэ ташунд бас номын сангийнхан маань айгүй тийм бас гоё одоо хүүхд багчуудыг, залуучуудыг номонд орлуулахын ажлыг уншидтэй зохион байгуулж байгаад бол их талархаж явдаг. Тэгээд одоо сүүлийн үед бол нөгөө ковид тэгээд нөхцөл байдал бас жоохон хүнд байгаа учраас захимаар явагдаж байгаа гэдэг утгаараа одоо ном унших, номын сан суух одоо хүмүүсийн мань тоо эрс багассан байгаа ах тий. Манай одоо хүүхдүүдийн хувьд ч гэсэн жишээлбэл өдөр болго номын сан суудаг байсан бол одоо нөхцөл байдалтай холбоотойгоор суучдахгүй болсон. Гэсэн хэдий ч гэсэн одоо энэ нөгөө ном унших хүсэл эрмэлзэл маань битээ буураасаа гэдэг үүднээс энэ номын сангийнхан маань санаачлаад аюул олон гоё арга хэмжээ зохион байгуулж чадсан маш их талархаж байгаа. Тэгээд хамтраа дэмжиж цаашаа бид нар одоо үлгэрлэн дуурайлал үзүүлэх хэрэгтэй тий. Нэг хүний ард 10 хүн, 10 хүний ард дахиад 10 хүн гэдэг ингээд 100 ингээд бин биендээ үлгэрлээд ингээд явах юм бол маш олон гоё ажлуудыг хийнэ гэж ингэж бодож байгаа. За баярлалаа. Ер нь бол номноос нөгөө хүн яг амьдрал дээрээс аваагүй олон мэдээллийг авч тэ амьдрал дээрээ одоо хэрэгжүүлж сурч мэдэж явдаг гэдэг нь бол харагддаг. Тэгээд ер нь ном уншдаг хүмүүс маш их одоо бичгийн ядаж чадвартай болсон байдаг шүү дээ. Тэр таны ажлын байран дээр ажиглагддаг. Яг хөө зөвөр нөгөө төрийн алав тэгээд нөгөө уншчаа зохиолоо хоёр маань бас жоохон яг нөгөө холбоот хэлчихэд бас арай өөр л дөө. Төрийн алав нөгөө бичгийн төрийн аламны бичиг гэдэг бол арай өөр. Утга найруулга одоо юуны хувьд ч гэсэн арай өөр байдаг. Утга зохиолын одоо уран зохиолын номны хувьд бол бас арай өөр тий. Тэгэхээр энэ хоёрыг хослуулад энэ дундаас одоо яавал энэ төрийн албыг одоо тий үнэн зөв шударга зарчимч байлгах за босод одоо төрийн албааг шинэ залуу үедээ яавал одоо илүү одоо тийм зэгцтэй ойлголт мэдээлэх вэ гэдэг энэ зүйлийг бас тэр ганцхан нөгөө нэг бичиг хэрэг гэдгээс илүүтэйгээр хүний сэтгэл зүйтэй холбож бас уйж ойлгож өгдөг юм болов уу гэж боддог. Тэгээ тэр утгаараа ер нь бол миний одоо ажил амьдрал ч гэсэн нөлөөлдөг. За баярлалаа. За би нандин цэцгээс асуулт асууя. Хүүхдүүд ер нь ном хэр их уншдаг юм бол чи яс юу гэж бодож байна? Ер нь тэгээд номыг уншихдаа та бүхэн тий яг ямар зорилгоор уншиж байна гэж боддог вэ? За баярлалаа. Хүүхдүүд бол одоо миний нэг харах өнцгөөс ингээд одоо хараад байхад бол одоо яг ингээд сошиал орчин мэд аюу одоо дэлгэрч байгаа энэ үед бол цаасан номыг бол унших хүүхдүүд маш хавралсан. За ер нь бол ном уншдаг хүүхдүүдийн та эрс багассан гэж хэлж болно. Үнэхээр яг ингээд тийм номонд сонирхолтой ном унших чин хүсэлтэй хүүхдүүд номыг ер нь бол аюу шимтэж уншиж байгаа. Ямар ч аргаар цаасан номоо хөдөлтөж аваад уншиж байгаа. Номын сан одоо тийм хаалттай байгаа энэ үед бол цаасан номоо хөдөлтөж аваад эсвэл аудио ном уншаад эсвэл одоо тийм онлайн орчинд одоо байгаа номуудыг уншаад явах бол одоо яг энэ үед боломжтой болсон байна. Миний хувьд бол манай аав ээж хоёр бол багаас маань ном унших дадал одоо ер нь бол одоо суулгасан гэж хэлж болно. Тэгээд манай гэрийнхэн бүгдээрээ ном уншдаг. Тэгээд гэрийн номын сан бол одоо ерөнхийдөө бол гэрийнхэн номын сангаас ер нь хөвчлэн бүх номоо ер нь уншдаг байгаа. Тэгээд ер нь бол дүүнэртэй бас тийм энийгээ урайлаад дүүнрээгаа ирэнгүүд нь бүгд нь ингээл нэг ном уншуулаад ингээд ер нь бол суулгадаг. Тэгээд миний хувьд бол номыг бол ном болгон дээр өөр зорилготой уншина. Мэдээж би уран зохиолын ном уншвал өөр зорилготой тийм. Тэгээ өөр хувь хүний хөгжлийн ном уншвал бас өөр зорилготой уншдаг. Яг гол зорж одоо яг унших одоо юм маань хүсэл маань гэх юм бол бүх л номноос би асар их мэдлэг авахыг. За тэгээ өөрийгөө хөгжүүлэхийг. За тэр номоос өөртөө хэрэгтэй зүйлийг авч бусдад хүргэхийг тэмдэглэлээрээ дамжуулаад одоо үеийнхаа хүүхдүүдэд
За дүүнэр та магадгүй өөр одоо тий төрлөө би номынхаа тэмдэглэлийг хийж байгаа бол том ах эгч нартаа багш нартаа хүртэл үлгэрлэхийг ерөөхдөө гол зорж бичдэг байгаа. Мундаг шүү дээ. Нандин цэцэг таны гэрийн номын сан яг хэдэн номтой юм бэ? За 600-аас бол дээш ном байна. Жилдээ ер нь номоо одоо номын сангаа яг яаж баяжуулдаг вэ? Одоо юу гэдэг гэр бүлийн гишүүд бүгд ном уншдаг юм жишээндээ одоо тодорхой хэмжээгээр жилд одоо тэдэн төрлийн төсөв гаргаад ном гэж ингэж зориулж авдаггүй. Эсвэл одоо санамсаргүй байдлаар одоо тэ хин нэг нь одоо гэр бүлийн ээлний гишүүд ингээд ном худалдан авч ирээд баяжуулаад ингээд яваад идэггүй. Жил болгоо ер нь болгондоо бид нар худалдаж чавдаг. Тэгээд хүмүүс бас бэлгэлдэг болсон одоо сүүлийн. За тэгээд аав ээж хоёрын маань мэрэгжлийн онцлог байгаа. Аав инженер, ээж маань багш. Тэгээд аав ээж хоёрын маань одоо хэрэгэлдэг номнууд бас ингээд номынхан маань одоо номын санд маань бас байдаг нь одоо бас ингээд аваад уншихад бас сонирхолтой байдаг л та. Тэгээд ерөнхийдөө бол ингээд гишүүд бүрийн маань одоо тийм ингээд сонирхдаг зохиолчд одоо тийм ингээд бас ингээд зохиолуудыг нь унших юмсан гэдэг зохиолч нарын номуудыг ер нь бол цаг алдахгүй авахыг хичээдэг. Аль болохоор л номонд бол тийм нөгөө нэг эн чинь маш том өв болохоор бид манай гэр бүл ер нь мөнгөө нийлүүлээд ч хамаагүй тэгээ номоодоо ер нь бол авч уншихыг бол зорддог байгаа. За яг саяны асуултыг даваа сугараас асууя гэж бодож байна. Асуулт ойлгосноо. Ном одоо уншихдаа та бүхэн яг ямар зорилгоор уншдаг вэ? Хүүхдүүд маань те ном одоо та нарт одоо уншихад хэр их ач холбогдлыг өгж байна те номыг ер нь бол жилдээ ямар нэгэн байдлаар одоо хэдийн хэмжээгээр унших гэдэг юм уу өдөртөө гэдэг юм уу 7 хоногтой гэдэг юм төлөвлөлт уншдаг одоо зүйл байгаа юу? За би номыг ерөн ихэвчлэн уран зохиолын ном уншдаг. Номыг уншихдаа би зурагтай хослуулан тэмдэглэдэг болохоор дараа нь харахад ч илүү ойлгомжтой болдог. Тэгэд би өдөртөө дорож 20-30 минутыг ном унших цаг гэж гаргадаг. Мундаг юм тийм байна. Энэ хоёр хүүхдийн ярьжсаа сонссон чинь ном унших нөгөө хамгийн том ач холбогдол маань харагдчихна. Аюу гоо ярианы чадвар суудсан тийм. Бараг биднээс илүү аюу гоо тийм ярьж шүү дээ тийм. Яг энэ ном унших ач холбогдлын нэг том одоо юу илэрлэл нэ гэж ингэж харж байна. Даваа сугрын хувьд нэг юм дэвтэр авчирсан байж тийм ээ. Тэгэхээр чиний нөгөө зургаар илэрхийлж одоо яадаг тэмдэглэл номын тэмдэглэлөө. Тэгэхээр чи наадхаа нэг богинохоо ингээд гоё тайлбарлаад ганц нэгэн тэмдэглэлээ манай үзэгчдэд сонирхуулаач. За энэ үл Эва анимал гэдэг номын тэмдэглэл байгаа. Энэ номон дээр олон төрлийн амьтдын тухай гардаг. Тэгээд би энэ номыг уншихдаа юу ойлгосногоо тэмдэглэж бас дээрэс нь ойлгосон юм а бичдэг байгаа. Тэрнээс гадна амьтныхын тухай зурдаг болохоор дараа харахад ч гэсэн уншихгүйгээр ойлгох боломжтой болдог. Мундаг. Одоо чиний наад дэвтэрт чи яг хэдэн тэмдэглэл байгаа вэ? Яг хэдэн ном уншсан гэсэн багцаа байна уу? Энэ дэвтэрт бол 11 гаруй номны тэмдэглэл байгаа юм байна тий. За ингээд баярлалаа даваа сугартаа. Тэгээ дараагийнхаа асуултыг мэдээж одоо багштай тавья. Болор амтлан багш маань хариулна. За хүүхдийг одоо манай хоёр оролцогч маань бол мэдээж багаасаа ном уншсан гэр бүлийн хүмүүжил байна. Гэр бүлийн одоо нэг тогтсон те ийм гоё одоо юу байгаад байна шүү дээ. За тэгэхээр бусад одоо ном уншихыг одоо хүсэж байгаа, ном уншия гэсэн хүсэл эрмэлзэл төрж байгаа. Бидний одоо ярилцлагыг хараад за бас ном уншия энэ хүүхэд шиг болъё те даваа суугар шиг болъё нандин цэцэг шиг болъё гэж зөндөө хүүхэд одоо үзнэ. Тэгэхээр энэ одоо ном уншихыг хүсэж байгаа хүүхдүүдэд яг одоо багаас нь яаж номонд дуртай болгох вэ гэдэг асуултыг одоо багш хүний хувьд та юу гэж бодож байна? За ерөнхийдөө хичээлтэйгээ холбоотой ер нь уран зохиолын хичээл дээр хүүхдүүдийг одоо багш тухайн заах гэж байгаа хичээлээ уран зохиолоо тухайн сэдвээ маш сайн мэдээж өөрөө сайхан ярьдаг байвал тийм ээ. За дуулаад уншаал уйлээл энийгээд ингэж бас жүжигчилж ингэж ярьж өгвөл бас хүүхдийн сэтгэл бас их хүрдэг юм болоо гэж боддог. За багшийн дуу хоолой сэтгэл хөдлөл ярьж байгаа ярианаас ингэж мэдрэгддэг учраас бол хүүхд бас тэндээс за багш ингэж ярьж байгаа энэ номыг унших юмсан гэсэн сэдвийг багш хүн төрүүлдэг болов уу гэж боддог. За бага ангиас ахуулаад дунд ахлах ангиал дандаа бага ангид бол одоо унших хүчиг гээд сургач хэрэглэж байна. Дунд ахлах ангид бол уран зохиолын хичээл орж байгаа. За үүгээр дэмжүүлээд бол хүүхдүүд мэдээж тодорхой хэмжээгээр
ном уншиж хичээлийнхэн тулд тухайн номоо уншиж байна. За тэгээд хүүхэд өөрөө ер нь номонд дурлаж ном уншиж эхлүүл өөртөө цаг зав гаргаад байдаг. За өдөртөө одоо даваа сур хэлдгэр 20-30 минутыг л ном унших зарцуулдаг гэж байна шүү дээ, тийм. Тэгэхээр эрүүл хүндэл нэг цаг хугацаа шаарддаггүй. Уг нь бол нэг 30 минут л өдөртөө ном уншаад тахтал энэ дадал болно. За тэгээд өмнө нь уншсан ном одоо мэдээж бас бодоод одоо дараа нь ямар үйл явдал болох бол гэж ингэж хорхож шимтэж уншижээвэл бас их ном уншихад их гүшүүрэг болдог. За тэгээ өөрийнхөө сонирхлын дагуу бас уншижээл зүгээр. Одоо тэр хүүхэд магадгүй уран зохиолоос гадна бас газар зүй гэдэг ч юм уу тийм ээ. Эсвэл одоо өөр сонирхолтой амьдралд хэрэгтэй ч юм өөрийгөө хөгжүүлэх хөвгөний хөгжлийн талаар номнууд байдаг ч юм ийм номнуудыг бас сонгож уншиж болно. Ер нь л сонирхолтой турлаг орлол их зүгээр байдаг гэж ойлгодог. Тэгээд би бас сургууль дээр 2003 оноос эхлээд бол яруу найргийн дугуйлан ажиллаж байгаа. За энэ болохоор бол ер нь хамгийн гол нь өөрөө бичих аюус чадвартай юм хүмүүсийн нэгдэл юм байгаа. Тэгээ энэс өмнө бол 1960-70-ад оны тэртээ бол манай сургууль дээр л нэрт одоо хөгтийн зохиолч Дорц Цэрэн, за Гомбч Мам нарын хүмүүс уран зохиолын хичээл орж уран зохиолын дугуйлан өдөртж исэн юм төвхтэй. За энэ бахархан юм төвхийн улбаагаар бас 2003 оноос эхлээд энэ дугуйлан бол бас хүүхдийг номон дуртай болгочих юмсан. За тодорхой хэмжээгээр өөрийгөө илэрхийлж бичих чадвартай болгочих юмсан. Шүлэг яруу найр бичдэг хүүхдүүдийг бас нэг тодорхой хэмжээгээр ирээдүйдээ бэлтчих юмсан. Ирээдүй яруу найр сэтгүүлчдэг бэлтчих юмсан гэж их хичээж бас өөрийнхөө сонирхлын дагуу ингэж ажиллаж ирсэн. За тэгээд 2011 онд бол бас орон нутгийн телевизээр ярьцлагч дугаалангийн хүүхдүүдтэй бол оролцож хүүхдүүд маань зохиол бүтээл бас өргөн олондоо танилцуулж ингэж сурталчилж байсан. Тэгээд 2012 сар 13 оны хооронд бол хүүхдийн төлөө төвтэй гэр бүл хүүхд залуучуудын газартай хамтарч ажиллаж бас дугаалангаа тэнд ажиллаж үзчихлээ. За тэгээд одоо хүртэл ер нь тасралтгүй хичээлүүлж байгаа. Сүүлийн 2 жил ковидос болоод бол бас захимшилцэнтэй холбоотой тэр олон бас хүүхдүүдийн нэг аюусыг хөгжүүлэх, ном уншуулах чадварыг төлөвлөлт дээр бол бас жоох учир дутагдaltaй л байна. Гэхдээ одоо манай номын сангаас энэ судар хшиглэн төсөл гэж санаачилсан бол маш цаг үе болсон. Ийм сайхан төсөл болсон. За энд бол одоо ном унших дуртай насанд хүрэгчдийг, багш нарыг, за тэгээд хүүхдүүдийг нас харгалцахгүй ингэж нэгтгэж байгаа нь бол цаг үе болсон ажил юм аа. За энийг хараад одоо энэ хүмүүсийн номын тэмдэглэлийг хүмүүс уншаад үзээд фэйсбүүкээр хараад за энэ хүн шиг энэ номыг унших юмсан. Энэ тэмдэглэлийг уншингууд энэ номыг унших юмсан гэсэн юм мэдрэмж сэтгэл төрүүлж байгаа нь бол энэ үйл ажиллагааны хамгийн гол үр дүн ач холбогдол гэж үзэж байгаа. За баярлалаа багштай. Ер нь бол ковидын үе одоо цар тахлын үе гэж багш маань ярьлаа. Тэгээ судар хвшлэн төсөл манай одоо номын сангаас явуулж байгаа энэ төсөл бол үр дүнтэй, тийм ач холбогдолтой ийм ажил гэдэг нь бол хүн бүхэн одоо харж байгаа. Тэгэхээр ковидын үе гэснээс ер нь бол цар тахлын үе учраас бид нар ийм цахим одоо юм хийж ийн л да. Ер нь бол номын баярыг жил бүр тэмдэглэхдээ бид нар бол нэлээд өргөн цар хүрээтэй тэмдэглэхийг зорж ирсэн. За өнгөрсөн онд бол бид нар одоо гадаа талбайдаа одоо ингэж асар майхан засаад тэгээ бүх одоо сумдынхаа номын сангуудыг одоо үйл ажиллагаагийн дийлгээд ингэж сурчлаад ингэж хийхэд бол анхны удаа гэхэд бол их хаятайхан болсон. Гэлээ гэхдээ яг бид нар бол аймгийн хэмжээндээ ингээ анх удаа хийхэд бол бид нар сэтгэлд бол яг зарим зүйл дээр бол
ингээд одоо үзэгч гэдэг юм уу нөгөө ном руу ч шимтэж ирэх иргэд гэдэг юм уу энэ зүйлүүд нь эхэндээ ингээд сонирхоод ирсэн ээ. Сүүлдээ ингээд үйл ажиллагаа дуусаагүй байхад одоо ингээд жоохон ажмаар багасаад хүмүүс манд багасаад ирж байгаа нь жоохон эмзэглэвчтэй байсан тийм үү. Тэгэхээр улсын хэмжээнд одоо жил бүр номын баяр болвол төв тал байд одоо өстө нэрээ өстө дархлаа алтлаа ингэж гоё явж жилд 2 удаа явж байгаа байхгүй юу. Тэгээ энэ шиг одоо бид бас аймаг орон нутгата бүх хүний энэ оролцоотой энэ номон дуртай номонд хайртай бүх хүний оролцоотой гоё хийж үлвэл болно ингээд цар тахлуул эзэт одоо дуусах бах. Тийм учраас бол бид нар номын баярыг энэ удаа ингэж хийж байгаа. За тэгэхээр үлцэн мөхчөөс асууя л да. Төрийн албаагч хүн ингээл яриад байна. Дээрээс нь бас их хариуцлагатай ажил хийдэг хүн шүү дээ та чинь тийм ээ. Тэгэхээр их завгүй маш их хариуцлагатай ажлын хажуугаар ном уншаад тэмдэглэл хөтлөөд ингээд яваад идэг. Тэгээ таны хувьд бол бас энэ судар эрхлэлийн төсөлд оролцоод маш одоо бас амжилттай ингэж явж байгаа. Тэгэхээр та номын тэмдэглэл хөтэлдэг энэ туршлагаас одоо манай бас бүх төрийн албаагчдад хуваалцаач. Би бол таныг тэр талаас манай бусад төрийн албаагчдыг уриалаач гэж хэлмээр байна. Туршлага гэж хэлхээсээ илүүтэйгээр одоо юу гэдгийг яг түрүү нөгөө багшаа хэлсэнчлэн одоо өөрийнхөө унсан номын гол утга санааг бусдад одоо нөгөө нэг унших сэтэл төрүүлэхийн тулд одоо бичгэмсэн гэдэг байдлаар л тэмдэглэлээ хөтэлдэг гэж байгаа. Тэгээ тэмдэглэлээ шууд уншингуудаа би бичдэггүй. Хэд хоног ингээд бодож авдаг. Тухайн унсан одоо өгүүлэг арман байт юм уу те зохиолоо ингээд тархиндаа бодоод энд одоо нэг ийм утга гарч ийн. Энэ одоо утга санаа хэрэгжүүлвэл ийм байх юм байна. За ялангуяа одоо сүүлийн үед бол нутгийн зохиолчийн номнууд аягүй уншиж байгаа. Тэгээ нутгийн зохиолчийн номноос уншихад бол бид нар ингээд мэдэхгүй уул усныхаа тухай мэдэж одоо амжаагүй юмудаа мэдэж аваад энэ одоо уул усаа тий хангаа дэлхийгээ байгаль дэлхийгээ уул нар сар одоо тий шүтэж одоо ингэж амьдрах маань хүн байгалийн барилдлага одоо хичнээн чухал болохын утга учирыг ойлгоод энийгээ бас бусдад бас хэлээд өгчээсэн гэдэг ийм одоо сэтэлтэйгээр би одоо шилэн богд номыг уншаад 10 хоног ерөөхдөө би ямар утга санааг илэрхийлж хүмүүст хүргэх вэ гэдгийг одоо дотроо бодоод явчихна. Тэгээд яг энэ утга санаагаа бодоод олчингууд тэмдэглэлээ бичнэ. Тэгээд тэмдэглэл яг одоо ингэж бичдэг юм байна, ингэж бичих ёстой юм байна гэдэг ийм зүйлийг л би ерөөсөө хэлье гэж бодохгүй. Яа тэгэхээр тэмдэглэлийг хүн өөрөө ойлгосон яаж бичиж болно гэж бодож чинь зургаар илэрхийлж болж чинь те. Одоо манай Нандагийн гоё монгол хичээр бичдэг. Тэр үл айгүй гоё маш гоё одоо надаас энэ туршлага гэж асуухаас илүүтэйгээр манай хоёр сурагчаас асуул илүү гоё хариулах байх гэж бодож чинь. Тэгээд айгүй олон янзаар өөрийнхөө одоо нөгөө илэрхийлэх өөрийнхөө дотоод гой сайхан ертөнцөөр л одоо энэ илэрхийл гарах байх гэж ойлгож байгаа. Тэгээд ер нь бол нөгөө тэмдэглэл бичих их гоё. Зүгээр одоо ингээд уншаад өнгөрөхөөр толгой тогтох нэг өөр байдаг. Яг тэмдэглэл бичээд дараа нь эргүүлээд нэг сөхөд харахад үенд нэг юм утга санаа байсан шүү гэд ингээ хардаг. Тэр тэмдэглэлээс хараад дахиад зарим номыг 2 юм уу 3 удаа унших тохиолдол байдаг. Дахиад бас нэг эндээс би нэг өөр илүү юм олоод авчих юм шиг ингээ санагддаг юм уу хүртэл байдаг. Тэгээ тэрийгээ дахиад уншаад дахиад тэмдэглэлээс сэргээ ямгууд илүү тийм гоё олцтой байдаг. Тийм учраас одоо хүүхэд залуучууд маань би бас өмнө нэг ярилцлаганд орохдоо бас хэлжсэн тийм ерөөсөө орооддаггүй. Бид нар бол ингээ багаасаа ингээ унших хэрэгтэй ч гэдэг юм уу те энэ дадлыг бид нар эзэмшээгүй байж олон. Гэхдээ би 30 40 хүрчгээд өнөөдөр би энэ дадлаа эзэмшээд цаашаа ингээ одоо сурч мэдээд явахыг бол үгүйсэхгүй. Тэгэхээр юм гэдэг бол ороодохгүй. Яг өнөөдрөөс эхлээд унш. Цаашдаа одоо ерөөсөө ном уншсанаар бид нарын одоо илүү одоо юм өсөж дэвжих. Тэгээд цаашлаад улс орны маань хөгжил цэцгэлтэн ч гэсэн илүү одоо юм хувь нэмэр оруулах боломж бүрдэн шүү гэж хэлхийг хүсэж. За тэгээд үлдсэн мөхөгч маань би бол уриалгасан. Тэгэхээр манай уриалгыг үл ойлголоо. Өдөр бүр өнөөдрөөс эхлээд ямар ч байсан уншиж эхлээрээ ороодохгүй шүү гэдэг ийм сайхан уриалгыг хэлж байна. За манай даваа сугараас гоё асуулт асууя. Даваа сугар маань түрүү хэлсэн шүү дээ. 20-20-оос 30 минутыг яг ном уншдаг гэдэг ингэсэн тий. Тэгэхээр яг ном унших тэр 20-оос 30 минутанд чи уншдаг. Тэгээ тэр ном унших үе чи одоо чиний яг бүр ингээд зарцсан цаг ингээд байж идэх юм уу? Нэг л одоо бас бусад хүүхдүүдтэй ном унших нь одоо юу яаш та тийм ээ? Ямар үед ном унших нь илүү үр дүнтэй байгаад идэг гэдэг талаар бас ойлгуулж өгөх үү?
Чи бол 20-30 минут уншдаг. Гэхдээ тэр цаг үе чинь яг хэдийд нь байдгийг. Яг чиний цаг үе мэдээж үр дүнтэй цаг үе л байж таараа тийм ээ. Тэгэхээр хүүхдүүдтэй ямар үед уншвал илүү үр дүнтэй санагддаг юм бэ? Тэр талаар хаваалцаач. Яг хичээл болон гэрийн даалгавраа хийхийн өмнө толгоогоос сэргэг байхад ном унших юм бол арай илүү толгойд тогтно. Тэгээд илүү их ойлгодог болохоор тэмдэглэл бичиж ч гэсэн амар болдог. Тэгээд тэр номыг уншчихгод яг ингээд юу зурх нь ингээд толгойд яг ороод ирдэг болохоор би яг хичээлээ хийхийнхаа өмнө ном уншдаг. Тэгэхээр даваа суугаар бас жоохон зурдаг байх уу? Зурдаг. Зурх авьяас бол бас байна уу? Ер нь бол чи бас өөрийнхөө зурх авьяасыг ашиглаж байна тийм ээ? Зургаар илэрхийлээд. Тэгэхээр бол зурх авьяастай хүүхдүүд бол зургаар илэрхийлж тэмдэглээ хөтлөл бас илүү ойлгомжтой болдгоо гэдгийг манай даваа суугаар бол хэлж байгаа шүү гэдэг лээ. За яг энэ асуултыг мэдээж нандин цэцэгтэй тавь. Аха. Яг нөгөө нэг бас хичээлийн өмнө бас уншвал аюу сайн тогтдог байхгүй. Та хоёрын энэ хоёрын дадал юу аяг адилхан юм биш үү те? Тийм. Тэгээд бас өөрийнхөө нөгөө нэг те аль болохоор юм тогтдог цаг гэж үүдэг байхгүй. Ямар нэг юм уншихад за нэг одоо үг цэжлэхэд ч юм уу те тогтдог цаг гэж үүдэг. Миний хувьд бол өглөө эрт тэгээ оройд 7-8 цагийн хооронд байдаг. Яг тэр үеэрээ за үнэхээр бүр ингээд 10 удаа уншиж чадахгүй бол 5 удаа яаж хийж байгаа л нэг одоо номынхаа нэг хэдэн утсыг уншдаг бол даталтай. Тэгээ энэ датал нь бол ингээд эхлээд ингээд хөвшүүлээд хийчих одоо ингээд хэлчих юм бол ер нь бол номыг бол нэг доор ингээд бол бариад суух одоо ингээд боломжтой болчтой гэсэн. Эхлээд ингээд 5 хугацаар уншдаг болсон бол номынхоо нөгөө утгыг ингээд илүү ойлгодог болчих юм бол цаашаа нөгөө ном унших хугацаанаа илүү их ингээд уртсаад яваад байдаг гэсэн. За тэгээд яг одоо адилхан номоо ингээд хичээлийн хувьд уншингууд бас ингээд илүү сайн тогтоод тэгээд тэрийг бас ингээд нүдэндээ ер нь ингээд буулгаад номоо уншсныхаа дараа нэлээд явдаг л та. За бас ингэ юуг ингэж гол бичих үү энэ номноос те би өөр нь юуг ойлгоо тэгээд бас ингэ цаг үетэйг нийлүүлж бас ингэж бичгийг бас ингэ хүсдэг. Зүгээр нэг номноос ингэ ишлэлүүдийн төгөөр бичих биш. Номны нэг гол санааг бичих биш. Яг ингээл би яг амьдрал дээр энийг ингэж дараа нь яаж хэрэгжүүлж болох вэ те энэ талаараа бас ингэж дараа нь ингэж эргэж харахад бас ингээд сургамж байдлаар бичдэг. Айгаа мундаг тий. За нандин цэцэг маань бол үнэхээр одоо бас ном унших бол одоо бүрэн дадлыг бол эзэмшчихсэн. Тэгээ өглөө тэгээ орой гэдэг ингээд цагаа бүр ингээд заавал ингээд тогтсон цагт уншина гэдэг бол хувь хүний зохион байгуулалт хувь хүний одоо юу л та. Тэгээ тийм болохоор нандин цэцэгтэй бусад хүүхдүүдтэй мөн одоо даваа сугартаа та бүхэндээ цаашдынх нь одоо тэр ном унших тэр одоо дадал хөвшил дандаа одоо гоё гэгээлэг те өшөө олон зүйлийг мэдээ сурах гэсэн тэмүүлэл нь одоо дандаа асаж бадарч байгаарэ гэж одоо ерөөй. За ингээд дараагийн асуултаа мэдээж багштай тавья гэж бодож байна. За та одоо сурагч одоо хүүхдүүд дугуйлан хичээлүүлж байгаа гэж түрүү хэлсэн тийм ээ. Тэгэхээр тэр бол үнэхээр гоё л доо. Яг өнөөдөр одоо юу гэдгийг сэтгүүлчээр сурах одоо тэр одоо яруу найраг юмаа сонирхоод ингээд тэр чиглэлээрээ хөөх ийм хүүхдүүд бол яг ингээд жилийн дунд чи харахаар ховор бага байдаг тийм ээ. Та тэрийг бол анзаардаг байх. Миний хувьд бол бас тэгж хардаг. Тэгэхээр ер нь орон нутгаас одоо сэтгүүлчүүл ховор төрдөг орон нутгаас одоо яруу найрагчд юу унган авьяасаараа явах нь явдаг. Гэхдээ яг ингэж 10 жилийн боловсрал эзэмшээд ингээ хэл уран зохиолдоо илүү дурлаад тэгээд тэр мэрэгжлийг сонгож байгаа явдал энэ нь бол яг хэр байдгийм бэ гэдгийг багшаасаа асууж бодож байна. Тэгээд яг тэр дугуйлангаар дамжуулаад ер нь бол энэ хүүхдүүд тэр уран зохиол одоо юу сонирхоод байгаа хүүхдүүдийн одоо оюуны хөгжил бусад одоо төрлийн хүүхдүүдийн оюуны хөгжлөөс яг юугаар ялгаатай байна? Та тэрийг юу гэж бодож байна? За ерөнхийдөө яруу найраг сонирхдаг хүүхдүүд бол бичих унших чадвар нь илүү хүчтэй хүүхдүүд байдаг. За тодорхой хугацаанд одоо ингээ тодорхой хугацаа өгөөд бичүүлэхэд одоо тэр бичиж байгаа үгийн сонголт дүрслэл бусад одоо жирийн одоо хичээл дээр ажил, орон зохиолын хичээл дээр ажиллаж байхад жир одоо заавал нэг яруу найрагч гэдэг юм сонирхолтой юмнуудаар илүү хүчтэй байдаг. За тэгээд үгийн баялаг сайтай, бичих чадвар сайтай
гооцын мэдрэмж бас их өндөртэй юм шиг ажиглагддаг. Би явж байгаа байдал тэр уншаад хэлж ярьж байгаа үгийн сонголт тэрээс нь харагдвал тэгж ажиглагдж байдаг. Тэгээд одоо 2003-аас 10 оны үед бол бас яруу найраг сонирхоод манай дугааланд ороод ирсэн хүүхдүүд бол 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүд намар 9 сарын сүүлээр эсэлт авахад 30-аас 40 хүүхэд байдаг байсан. За одоо ингээд 2013 оноос эхлээл ер нь жоохон их зөөрсөн. За 6-аас 12 гээд явхад л нэг намруул нэг 15 хүүхэд байж байдаг. Тэгээд хичээлэх явцдаа маш олон сэдвээр тэгээ янз бүрийн даалгавар өгөөд ингээд бичээлээд намын санд ном уншуулад ингээд суулгаад ингээд эхлэнгүүд дундаасаа ингээд нэг нэгээр бас зарим цөөрсөр байж гал хавар 5 сард одоо дугаалангийнхаа тайланг тавингууд за нэг 6 8 хүүхэд үлдчихээд 6-аас нэг 8 хүүхэд үлдчихээд байдаг. За энэ тэгээд ер нь бас яг тэр банк одоо ингээд бичүүлдэг ч юм уу шулаад байхад бол бас зарим хүмүүсд хэцүү санагддаг байх. За тэгээд замын явцад бол зарим нь одоо сонирхол нь өөр гэдгээ мэдэрдэг байх. За энэс шалтгаалдаг байх гэж бодож байна. Тэгээд одоо манай дугаалангаар явж ирсэн хүмүүсээс манай орон нутагт ажиллаж байгаа сэтгүүлчид өвлөлзий тогтох байна. Тэгээд наран тунгалаг байна маань гарын шав 2006 онд аймгийн хурал тулах төрүүлээд улсад тусгай аваар эзлээд тэгээд тэндээсээ сургуулийн урилга авч төгсгөөлөө ажилтнаас сэтгүүлч анги сурч тэгээд одоо орон нутгаас сэтгүүлчийн мэргэжлэрээ ажиллаж явж байгаа гэршин маань байна. За хотод бас наран тунгалгийн анги Жавцмаа гэдэг хүмүүс сэтгүүлчээр ажиллаж байгаа. За тэгээ яг өдийхэндээ л яг яруу найрагч гэд нэрлэж хүмбэл байхгүй наа. Гэхдээ өөрийн дэвтэртэй л одоо бичээд наран тунгалаг бичиж байна, үлзий тунгалаг бичиж байна. За одоо музейн ажилтан болор тунгалаг явсан наран тунгалагын төгс. Миний гар дээр таны дугааланд явъя гэдэг хэлсэн хүмүүс бичдэг. Тэгэл ер нь насан туршдаа л ингээд яруу найраг сонирхдаг, ном уншдаг юм хүмүүсийн дадлыг хараад ахаар ерхийдээ одоо олонний өмнө хэлж ярих чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвар, ажил албандаа манлайлах чадвар. За тэгээд бие авч явах соёл, үгийн гоо сайхныг мэдрэх нь бас илүү л хөгцсөн юм шиг санагддаг. Бас ажиглагддаг. Ийм байдаг. За баярлалаа багш та. Ер нь бол тэгээд багшийн одоо төгсгсөн одоо тэг яг хэл уран зохиол тий энэ чиглэлээр сургасан шавнар бол мэдээж мэргэжлэрээ ажиллаад ингээд таны одоо хийж бүтээсэн зүйл бодит байдал дээр ингэж хэрэгжээд хүүхэд залуус маань таны одоо сургасан зүйлийг одоо илүү цаашаа хөгжүүлээд ингээд олон шавнар нь бас олны одоо өмнө бас энэ сэтгүүл зүй тий ийм ажлууд хийгээ явж байгаа. Энэ бахархалтай багшаар бас бахархаж байна. За ингээд үлзий мөхөгчөөсөө асуултаа асууя. Хүн өөртөө номыг одоо тохирсон номыг бол яаж сонгох юм? Одоо жишээ нь та бол одоо олон төрлийн ном сонгодог л байх л та. Тэгвэл би одоо яг өөртөө нэг бас нэг тохирсон номоо олоод уншчихвал мэдээж илүү сонирхолтойс юутай байх гэж бодож байна. Тэгээ яг өөртөө тохирсон номыг сонгож унших нь чухал байдаг юм уу? Эсвэл одоо энэ талаар таны өөр боддог зүйл юу байна та хаваалцаач. Номын сонголтын хувьд бол хүн болгоны одоо онцлог өөр л дөө. Насны онцлогч байна. За тухайн хүний сонирхол хобби тий ажил мэргэжлийн онцлог гэдэг олон юм шалтгаална сонголтонд бол. За миний хувьд бол би ерөөсөө бүхэл төрлийн номыг сонгож уншдаг. Харин хүүхэд залуучуудын хувьд бол арай өөр бах тий. Хүүхдүүд бол багасаа арай илүү нөгөө танин мэдхүү сэтгүүг хөгжүүлэх юм номнууд уншаа. За өсвөр насндаа эрүүл мэндийн талаар ч гэдэг юм уу тий. Тэгээ утга уяныг ингээ авах бах. Миний хувьд бол одоо би бол бүхэл төрлийн номыг сонгож уншдаг. Утга уянгийн уран зохиолын тий түүх соёлын өв дурсгалын юу гэдгийг уран зуунал дадлын явдал тэгээ бүхэл төрлийн номуудыг уншдаг. Тэгээд уншихтаа бол ерөнхийдөө юуны орчуулгын ном уншихыг бол нэг хэлүүд үздэггүй. Аль болох одоо нөгөө Монгол зохиолчдын номыг за дээрэс нь одоо олон танигдсан нэр хүндтэй юм зохиолчдын номыг уншихыг бол илүү түлхүү яадаг байж байгаа. Авч үздэг.
За хоёр хүүхдийнхаа дунд асуулт асууч. Номыг ойлгож те номоос хэрэгтэй зүйлсийг олж авах. Цаашлаад түүнийг амьдралд одоо хэрхэн хэрэгжүүлэх тал дээр одоо манай хоёр дүү маань босод одоо хүүхдүүдтэй юу гэж зөвлөх вэ? За даваа суур. Номыг илүү уншиж ойлгож унших юм бол дараа нь өөрөө бодоход ч илүү амар байдаг. Тэрнээс гадна яг номноос авсан юм амьдрал дээр хэрэгжүүлэх нь илүү сайн байдаг. Би гэхэд Лобо Жон гэдэг номыг уншснаас хойш найзуудтай илүү сайн ханддаг болсон. Жишээний олон номноос олон зүйлсийг сурч авч мэдэж болно. Ямар хөрхинд амьдрал дээр одоо юу гэдгийг хүүхдүүд хоорондоо муудад сайдах зөндөөл юм гардаг тий. Одоо тэгээд тэр номыг уншсанаар даавал сургын хувьд бол аль болохоор эвийг хичээж явдаг болсон байна шүү дээ. Тэгэхээр чи яхаад жоохон ингээд нэг сахилгагуутаад байдаг найзуудтай нэг энийг уншичаач гэдээ уншуулж бас болох юм тий. Тэгэх юм бол тэд нар бол бас ухаараал ингээд явах боломжтой. За нандин цэцгийн хувьд юу гэж бодож байна? Яг ингээд ном уншаад за тэгээд одоо номноос ойлгосон зүйлээ дэвтэр дээр буулгаж явах хэрэгтэй. Дэвтэр дээр буулгахдаа зургаар за тэгээ шууд кириллээрээ хийж болно. Миний хувьд бол монгол бичгээр бичдэг. Тэгээ монгол бичгээр бичгэд маань бас манай сургууль бас нөлөөсөн болов гэж боддог. Манай сургууль бол үндэсний өв уламжлалыг дээдлэгч гэдэг энэ зорилготой одоо дээдлэх зорилготой юм сургууль байгаа. Тэгээд сургуулийнхаа зорилготой дөрөөлөд тэгээд ерөнхийдөө бол өөрөө сургуулийнхаа одоо тийм зорилгыг хүндлээд бас тэмдэглэлээ монгол бичгээр бас хийдэг байгаа. Тэгээд монгол бичгээр хийсний дараа би бас тэр хэлсэнтэй амьдрал дараа нь одоо яг ингээд яаж ашиглаж болох вэ? Номны тэр одоо гол санаа тэрнтэйгээ ингээд уялдуулж тэмдэглэх хөдөлгөөн. Жишээ нь утганы мөнх цагийн амьдрахын номноос би талархаж сурах гэдэг одоо маш том ойлголтыг юм гарсан. Тэгээд тэрийг яг амьдрал дээр би яг яаж хэрэгжүүлэх вэ гэдээ бас тэмдэглэл дээр ойлгосон. Миний тэмдэглэлээс хүмүүс мэдж байгаа бах. Тэгээд номон дээр бол маш олон төрлийн ишлэл одоо өөрийнхөө тийм ингээд бодит амьдралын түүх гэх зүйлсүүдээр одоо ингээд тэ орлуулж ингээд одоо бичсэн хэдиж би өөрийнхөө амьдрал дээр яаж болох вэ? Би өөрийнхөө амьдрал дээр энэ талархах гэдэг зүйлийг яаж одоо юу ашиглаж болох вэ? Хэрхэн талархаж хүмүүст ингээд талархдаг байх вэ гэдэг талаар нэлээд сайн ерөөхдөө сурч авсан. За өөр бас зөндөө олон юмнууд байгаа. Аваас өөр тийм ингээд найзтайгаа өвтэй байхыг ингэж сурсан бол би ингээд талархаж сурахыг одоо талархаж ингэж сурсан. За өөр бол маш олон одоо подкаст хамсны тэг цэгийн тэмүүлэлээс би хүн одоо тийм ямар ч үед ямар ч одоо хацын шалгаанд орсон ч гэсэн тийм шууд цэг тавиад орох биш таслал тавиад цаашаа үргэлжлүүлж нэгтэй ингээд дараагийн гарцыг олж байгаараа гэдэг маш том одоо сэтгэлийг авсан. Тэгээд яг ингээд номноос яг гол зүйлээ ингээд аваад тэгээд ерөөхдөө бол амьдрал дээр үүнийгээ хэрэгжүүлээд бусдад бас тий өөрийнхөө одоо ингээд хэрэгжүүлдэг ингээд зам тий ингээд характераараа бас ингээд нөлөөлж чаддаг юм болоо гэж боддог. За баяр хүргэе. За ямар ч хэлсэн өнөөдрийн бидний ярилцлага бол уг нь бол хүмүүст бол бид нар бол аль болохоор номын тухай ойлголтыг маш одоо чухалчилж ойлгуулахыг хичээж байгаа. Дээрээс нь жил бүрийн одоо 9 дугаар сард бол үндэсний номын баяр болдог шүү. Тэгээ энэ өдөр бас бид нар ингэж бас эдгэрчтэй сонирхолтой ярилцлага хүргэж байгаа маань тэднийг бас одоо энэ номын баярын үн цэнийг ойлгодог. Номын баярыг одоо бас жил бүр тэмдэглэхэд одоо оролцдог. Энэ одоо баярыг бас илүү одоо ойлгож мэддэг байгаасаа гэсэн юм зорилгыг бас өөрчлөлж одоо хүмүүст өгөхийг хичээж байгаа. Тэгэхээр өнөөдрийн одоо бидний ярилцлагын цаг бол ерөнхийдөө дуусахад өгч байна. Тэгэхээр бол бидний ярилцлага бол мэдээж маш сонирхолтой боллоо. Надад бол үнэхээр одоо сэтгэл хангалуун байна. Тэгэхээр одоо багшигаа, үлзий мөхөгчийгаа одоо хоёр хөрхөн дүүгээ одоо энэ номын баярын талаар одоо хамгийн одоо нэвтрүүлгийн сүүлийн одоо үгийг сайхан үзэгчдэд бас ойлгуулж бас 2 3 өгүүлбэрээр илэрхийлвэл энэ сэтгэл үлзий мөхөгч за еврейчүүд ерөөсөө номгүй л амьдарч чаддгүй юм хүмүүс байдаг гэж тийм бид нар бүгдээрээ сонсч ирсэн тийм еврей айл үл ерөөсөө номын сангуу төсөөлдөггүй ном уншихгүй байх нь өөрөө нүгэл гэж үздэг тийм тэгээд номын сангуу айл бол одоо юу гэдэг нь боловсралгүй хүн бол
боловсралгүй хүнийг еврейгээс одоо хайх юм бол еврейчдээс хайх юм бол өсөн дундаас зүү олохтой адилхан гэж. Тэгэхээр бид нар яг одоо энэ зүйлийг яагаад хэрэгжүүлж болохгүй гэж манай монголчууд боловсролоо нэгдүгээр нэг номерт тавих хэрэгтэй байна тийм номоо нэг номерт тавих хэрэгтэй байна. Бид унших хэрэгтэй байна. Өс соёлоо орхидуулахгүй цааш нь одоо түгээн дэлгэрүүлэх авч үлдэх хэрэгтэй байна. Ийм учраас жил болгон болж байгаа номын одоо баяраар зөвхөн одоо унших биш. Ерөөсөө өдөр болгон гэдэг юм уу те ном уншихад бол ерөөсөө цаг гардаггүй цаг ерөөсөө нэг багддаггүй 10 минут байсан ч 5 минут байсан ч л сөхөд харцсан байхад ингээд өөртөө ингээд хэрэгтэй юм олоод авчих гүлгээд унсан байсан ч одоо ингээд олоод авчдаг. Тэгэхээр ерөөсөө цаг багддаггүй учраас өөртөө нэг жижигхэн бяцхан ганц 2 минутын зай гаргаад номоо уншиж судалж байгаарэ. Өөргөө банк хөгжүүлж байгаарэ. Тэгээд энэ болгон маань зөвхөн миний өөрийн төлөө хийж байгаа ажил биш, нийт одоо олонний тусын тулд хийж байгаа ажил шүү гэдгийг сэтгэл зүрхэндээ бодож хичээнгүлэн ажиллаарэ, хичээгээрэй гэж хэлхийг хүсэж байна. За даваа сугрын хувьд. Үйтэнгийн найзтай хамтж хэлэхэд номыг их сайн уншиж байгаараа зөвхөн номын барилгыг өдрө болгон уншиж яхад болно. Тэрнээс гадна өдөртөө бага чамаагүй хууц ном уншиж яхад тэр ном толгойд орж ирдэг болохоор номыг л их сайн уншаарай гэж хэлээ да. Маа даваа сугрын хувьд нэстэ энэ жилийн номын баярын урайг бол яг хэлчих шиг боллоо шүү дээ. Өдөр бүр номын баяр шүү. Тийм ээ хүүхдүүдээ өдөр бүр ном уншия гэдэг ийм сайхан үгийг хэлж байна. За Нантан цэцгийн хувьд. За бид үнтэй өдөр бүр номын баяр шүү. Яг ингээд өдөр болгон өөрсдийнхөө одоо тий сонирхлын номыг бариад нэг хуудч багтахгүй сөхөд харцж байгаарай. Тэгээ бүгдийг нь уншиж чагаарай гэж бас хэлмээрээ. Тэгээд бас нэг зүйл хэлэхэд бол яагаад одоо тийм Сүхбаатарын хүүхэд залуус иргэд ном уншихыг одоо мод болоход болохгүй гэж. Яагаад ингээд тийм тэгээд Улаанбаатарын тийм ингээд хүүхдүүд заавал ном унших хэрэгтэй гэж. Яагаад ингээд Сүхбаатарт ингээд явж байгаа бодомжоор алхаж байгаа хүмүүс маань зүгээр тийм ингээд уцаа оролдоод явах биш ном уншаад явж болохгүй гэж. Ингээд одоо ном уншдаг гэдэг зүйлийг мод болгох ном унших дадал хуршил тийм Сүхбаатар аймаг маань бас нэг талаараа ингэж тийм бусад аймагуудаас ялгарах маш том одоо боломж болов гэж харж байна. Тэгээд хүүхэд залуучууд за тэгээд одоо томчуудтай ч гэсэн хандаж хэлэхэд ерөнхийдөө бол эцэг эхчүүд өөрсдөө ингээд хүүхэдтэй ном уншиж байгаагаар ингэж одоо үлгэрлэж чадах юм бол хүүхэд бол тэрийг бол бас аягүй хараад ээж аав юу хийж гинэ те ингэж харж агаад аль болохоор ном уншдаг болчихдог. Ээж аав нь уцаа ингээ алддаг байх юм бол хүүхэд адилхан уцаа алддаг болно. Тэгэхээр ах эгчнэр ч гэсэн дүүдээ бас тэгэж илгэрлэх хэрэгтэй байна. Тэгээ миний яг гол хэлэх гэж байгаа санаа бол одоо өдөр бүр номын баяр тэгээ Сүхбаатарын бол ном уншихыг мод болгох. Тийм хэрэгтэй байгаа. За мундаг. За багштай. За ном бол хамгийн том багш. Ном бол хамгийн их мэдлэг, ном бол хамгийн их туршлага, ном бол хамгийн их гооцүй, ном бол хамгийн их одоо дотоод мэдрэмж, амьдрал байдаг учраас номыг хүн бүр унших хэрэгтэй. Ээж аваад маань хүүхдүүдтэй ном сайн авч төрсөн өдрийн баяр гэдэг тийм ээ төрсөн өдрөөр ном сайн бэлгэлдэг байх хэрэгтэй. Найс нөхөд дөөсөн ном бэлгэлж байгаарай. За номыг үснээр бол ном дотор зам бий гихчээрвэл номноос их зүйлийг мэдж сурч амьдралдаа хэрэгжүүлж болно. Тийм учраас ном уншихыг, ном худалдаж авахыг энэ хандлагыг хүн бүр өөртөө төлөвшүүлж эцэг эхчүүд нүүрэгдтэй үлгэр дуурайл үзүүлж багш нарын сурагчтай үлгэрлэж байвал за аймаг даяараа тийм ээ улс даяараа энэ ном уншдаг болно гэж бодож байна. Тэгээд энэ судраг шилэн төсөл болонгод бол энэ бүхний үнцгийг тавьсанд маш их баяртай байна. Номын сангийн хамт олондоо талархал илэрхийлье. За тэгээд үзэгчдийн ном уншихыг уриалж байна. Өдөртөө та өөртөө 10-аас 20 минут гаргаад ном уншдаг байхад нэг цаг ороод авахгүй. За бас хүүхдүүд маань утас их хэрэгэлдэг тийм ээ чихвч хэрэглээд төгжим их сонсдог. Тийм энэ дадлынхаа дагуу уншдаг одоо сонсдог номнууд маш их болцсон байгаа. Сонсдог номыг татаж аваад ингээд
сонсож явах. За яруу найраг уруушгчтэй виснаар ингээд сонсож явах бол бас нэг номон дурлуулах, номшдаг энэ үш ингэж унших юмсан. Номыг унших юмсан гэсэн юм хүсэл эрмэлзлийг төрүүлдэг юм болов уу гэж би өвдөө ойлгодог. Тийм учраас та бүхнийг өдөр болгон номын баяр шүү. Өдөр болгон ном бичээл хүн дотоод сэтгэлээсээ гэгэрч Далай ламын хэлснээр одоо номын үсэг нэг сайхан гэгээлэг зөв бүгдээр энэ гэгээлэг хэрчмийг үсэх ном өөрөө цацруулж байдаг, түгээж байдаг сайхан зүйлээдэг. Тийм учраас ном бүгдээр уншицгаая гэж уриалъя. За би мэдээж зочдынхоо энэ сайхан уриалга, энэ сайхан зөвлөмжийн одоо нэгтгэхэд юу вэ гэхээр нэг гоё ишлэл хэлье. Ном унших дадал хөвшиллийг өөртөө бий болгох нь Харвардын дипломоос ч илүү үн цэнтэй шүү гэдгийг хэлье. Тэгээд энэ удаагийн одоо баяр зориулсан нэвтрүүлгээ өндөрлөе. Өндөрлөхдөө бид нар урайгаа хамтдаа хэлээд дуусгая дөхөө. За өдөр бүр номын баяр, өдөр бүр уншия. За өдөр бүр номын баяр, өдөр бүр уншия.